За сайн байцгаана уу. 2026 оны 3 дугаар сарын 10-нд Бархас суйд гариг урагшлах хөдөлгөөнөө Мэлхийн ордонд хийх нь байна. За энэхүү мэдээллээр таны одоо хувьд ирж байгаа үлдэж байгаа одоо 3 сард маань ямар одоо эерэг үйл явдал ерөнхийдөө болох нь вэ? За Бархас суйд гариг бол мэдээж хамгийн одоо эерэг гариг астрологийн хувьд бол эд баялаг, боломж бололцоо, аялал, за нөгөө талаасаа эрдэм мэдлэг, альва асуудлыг эерэг өөдрөгөөр нь харах, таны амьдралд боломж олгодог, таны амьдралд итгэл үнэмшил олгодог, таны амьдралд одоо хувь тавилан гэдэг зүйлийг итгүүлж ойлгуулдаг хамгийн чухал одоо гаригийн нэг Бархас суйд гариг маань. За өнгөрсөн жилийн буюу 2025 оны 6 сарын 9-ний өдөр Мэлхийн ордонд бол ирж байршсан. За 2025 оны 11 сарын 11-нд ухрах хөдөлгөөнийг Мэлхийн ордонд хийгээд одоо урагшлах хөдөлгөөнийг Мэлхийн ордондоо 15% налуутаагаас урагшлан хөдөлгөөнөө бол идэвхтэй хөдөлгөж одоо үйл явц бол илүү идэвхчнэ гэсэн үг. За Бархас суйд гариг мэдээж хүн болгонд өөрийн гэсэн одоо эерэг ивэлээ, эерэг өөрчлөлтөө өгнөө. Тэгэхээр мэдээж сайн мэдээ сонсох дуртай, сайн зүйлд одоо бүгд л дуртай байгаа. За энэ жилийн бас одоо хамгийн онцгой үйл явдал 25 оны 6 сарын 9-өөс одоо 26 оны 6 сарын 30 хүртэл Бархас суйд гариг маань Мэлхийн ордонд exaltation гэж үздэг хамгийн одоо эрч хүчтэй, хамгийн их үр өгөөжөө өгдөг ийм одоо хэсэг дээр байршиж байгаа маань ихэнх хүмүүсийн хувьд ерөнхийдөө бол маш олон одоо хүмүүс өнгөрсөн жилийн зунаас за энэ жилийн өвөл хавраас ингээд маш их хөдөлгөөн өөрчлөлтүүдийг гэр орон, за амьдрах газар, нүүх суух талууд дээр болон өөрийнхөө амьдралын ерөнхийдөө дотоод асуудал дээр хүртэл маш олон эерэг өөрчлөлтүүдийг бол татж байгаа. Тэгэхээр бол Бархас суйд гариг Мэлхийн ордонд байснараа хүний амьдрал маш том эдгэрэл болдог. Тэгэхээр гэр бүлийн хүрээлэлд үл ойлголцолтой байх. За Мэлхий бол өөрөө гэр бүлийн хүрээ, за дотоод уур амьсгал, за тэгээд таны одоо хамгийн их дотоод сэтгэл зүйдээ хайр халамжийг мэдэрдэг тэр өсөж төрсөн одоо гэр бүл эх орныг хариуцдаг одоо ийм орд байдаг. За тэгхийн бол одоо Бархас суйд гариг өөрөө одоо юу гэдгийг ийм одоо ордонд, Мэлхийн ордонд хамгийн их одоо эрч хүчээ, эерэг одоо нөлөөллөө, хамгийн их үржил шимтэй зүйлээ бол өгж чаддаг учраас энэ байршлаг бол одоо нэг номерын одоо Бархас суйд гаригийн хамгийн их одоо эрч хүчөө өгдөг, энерги өгдөг ийм байршлаа гэж бол үздэг. За тэгэхээр бол урагшлах хөдөлгөөн хийснээрээ хүмүүсийн маань амьдралд нэг талаас одоо өөрийнхөө дотоод гэр бүлийн асуудал дээр эерэг өөрчлөлтүүдийг бол хийж эхлэх нь байна. За зарим маань мэдээж одоо дараагийн амьдрах улс орон, газар нутгаа сонгох нь байна. За өнгөрсөн жилийн 25 оны 6 сарын 9-өөс хойш бол хүмүүсийн маань хувьд энэ хөдөлгөөн бол илүү идэвхтэй болсон бол за хэсэг хугацаанд 11 сарын 11-ээс буюу 25 оны 11 сарын 11-ээс 26 оны 3 сарын 10-д хүртэл хэсэг хугацаанд одоо юу гэдэг төлөвлөгөө тэгээ зөксөн байдалд орж исэн бол эргээд урагшлах хөдөлгөөн хийж байгаа Бархас суйд гариг маань таныг дахин шилжин суурьших, эсвэл таныг одоо орон байраар солих, гэр орноо солих, өөрчлөх, улс их орноо солих, аялах явах, дахин дараагийн одоо 12 жилийн турш хаана байх вэ, хэнтэй байх вэ гэдгийг шийдсэн ийм өөрчлөлтүүдийг бас өгөх өндөр боломжтой. Тийм болохоор одоо бусад жилүүдийг бодвол хүмүүс маш их хөдөлгөөн өөрчлөлтүүдийг болон өөрчлөлтүүдийг бол өөрийнхөө гэр орон амьдрах газар дээр хийж байгаа. Тэгэхээр орон байраа солих, за газар нутаг солих, улс их орон солих гэдэг зүйл бол энэ Бархас суйд гаригийн Мэлхийн ордонд байгаатай нэг талаараа шууд холбоотой. За нөгөө талаараа болохоор түрүүнд дурдаад өнгөрсөн Бархас суйд гариг бол эдгээдэг гариг байгаа. Тэгэхээр эдгэрэл зүйлийг бол Бархас суйд гариг өгдөг учраас Мэлхийн ордонд одоо дараагийн 3 сар хагасын турш байснараа таны өөрийн чин одоо гэр бүлийн харилцаа, дотоод одоо сэтгэл зүйн өөрөө өөртөөгөө харилцах харилцаа, өөрийнхөө одоо юу гэдгийг яг мөн чанар, үндэс суурийг ойлгож эдгэх бүрэн боломжийг хангасан ийм мөчлөг бол нэг талаараа болно. За нөгөө талаараа бол мэдээж одоо Бархас суйд гариг маань
дотоод одоо гэр бүлд холбогдож байгаа асуудлуудыг хүртэл өөрчилж эрг өөдрөг байдлаар нь асуудалд хандах хандлагыг шийдлүүдийг бол дараагийн одоо 3 сар хагасын туршилт танд өгнө. Тэгэхээр Бархас Бод гариг маань 3 сарын дараа буюу 6 сарын 30 2026 оны 6 сарын 30-наас ахуулаад Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөнийг хийн тэнцэнэ 2027 оны 7 сар хүртэл байхаар одоо төлөвтэй байгаа. За тэгэхээр бол энэ урагшлах ухрах хөдөлгөөнд бүх ордуудад мэдээж эерэг өөрчлөлтүүд бол болно. Хамгийн таатай үйл явдал болно. За амьдралын чинь бас идэхгүй байгаа хэсгүүд эдгэрч эхэлнэ. Амьдралын чинь одоо ямар нэгэн асуудлууд илүү эерэг талаараа шийдэгдэж, боломж бололцоо талаараа шийдэгдэж, зарим талаараа эд баялаг санхүүгийн байдлаараа хүртэл шийдэгдэх эерэг юм өөрчлөлтүүдийг бол урагшлах хөдөлгөөн хийж байгаа Бархас Бод гариг маань 6 сарын 31 хүртэл Мэлхийн ордонд байршихдаа танд илүү идэвхтэй өгнэ. За нөгөө талаас нь болохоор таны хувьд ялангуяа одоо таны Бархас Бод гаригаар удирдуулдаг бас 2 чухал орд байгаа. Нэг нь Загасны орд, нөгөөх нь Номын орд байгаа. Энэ хоёр гаригт маань бас энэ хоёр ордонд маань бас одоо ордод маань бас нэлээд одоо шийдэж чадахгүйсэн асуудлуудаа шийдэхэд бас нөлөөлөх үйц ямар нэгэн гацаа саадуудаас гарах боломжийг бас нэг талаараа бас илүү идэвхтэй өгнө, мэдрүүлнэ. За тэгээд яг одоо бол Бод гариг ухрах хөдөлгөөнийг үргэлжлүүлэн Мэлхийн ордондоо бол хийж байна. Энэ бол одоо зарим талаараа нэлээд олон одоо үл ойлголцлууд асуудлуудыг хийж исэн бол Бархас Бод гаригтай эерэг холбоосуудыг ухарч байгаа одоо Бод маань тогтоосноор бас нэг төрлийн альва асуудлыг хөнгөнд аваад дуулах, асуудлаасаа өөрөө сурч мэдээд өөрийгөө ойлгоод даван туулах гарах. За үл ойлголцлоос одоо юу гэдэг эргээд маш том эерэг өөрчлөлтүүдийг, ойлголтуудыг сурч мэдэж авах хүртэл боломжуудыг бол ойрын өдрүүд бол өгч байна. За тэгэхээр бол одоо ордуудад маань ямар эерэг өөрчлөлтүүд одоо болох вэ? За мэдээж одоо мандж байгаа ордноос ахуулаад ярих боломжтой. Хамгийн түрүүнд бол мэдээж Мэлхийн ордныхонд бол маш олон эерэг өөрчлөлтүүд, эерэг үр дүнтэй өөрчлөлтүүд бол мэдрэгдэнэ. За тэгээд Матрын ордонд бас тодорхой хэмжээгээр одоо эерэг өөрчлөлтүүд бас маш идэвхтэй одоо мэдрэгдэх нь байна. Тэгэхээр Мэлхийн ордны нар сартай хүмүүс болон мандалттай хүмүүсийн маань хувьд амьдралд нь бас одоо юу гэдгийг шийдэж чадахгүйсэн олон асуудал шийдэгдэж илүү эерэг талаараа таны талд одоо шийдэгдэх бүрэн боломжтой байна. Ялангуяа Мэлхийн ордны нартай хүмүүсийн ажил карьер бол дараагийн 3 сар гарan бол маш амжилттай явна. Мэлхийн ордны сартай хүмүүсийн маань хувьд дараагийн одоо сарууд бол одоо нэг төрлийн гэр бүлийн дотоод уур амьсгал дээр асар олон эерэг өөрчлөлтүүд орсон ийм сайхан таатай үе эхлэх нь байна. За Мэлхийн ордны мандалттай хүмүүсийн маань хувьд өөртөө илүү олон боломжуудыг, илүү олон одоо эерэг өөрчлөлтүүдийг за бусдын нүдэнд өртгөйц олон амжилттай одоо бие физиологийн өөрчлөлтүүд юм уу эсвэл амьдралд нь ерөнхий утгаараа эерэг өөрчлөлтүүд бол болохоор харагдаж байна. За хоньны орд. За хоньны ордны хүмүүсийн маань хувьд энэ ирж байгаа Бархас Бод гаригийн урагшлах хөдөлгөөн маань таны амьдралын одоо гэр бүлийн амьдрал. За энэ эхлэл хэсэгт ярьсан бүх зүйлүүд маань тантай бол шууд холбоотой. Тэгэхээр хоньны ордныхны маань хувьд мандж байгаа ордтой хүмүүсийн маань гэр бүлийн амьдрал, харилцаа холбоо, эцэг эхтэйгээ ойлголцох байдал маш таатай болно. Хэрвээ та одоо эцэг эхтэйгээ харилцаа муу, за үл ойлголцолтой, эсвэл нэг төрлийн гэр бүлийнхэнтэйгээ шийдэж чадахгүй байсан олон харилцааны асуудлууд байдаг байсан бол ирж байгаа энэ одоо үлдсэн зуны одоо дараагийн 3 сард бол таны хувьд 100 болтол илүү одоо таатай эерэг өөрчлөлтүүдийг харилцаан дээрээ гэр бүлдээ татах нэ. За нөгөө талаас гэр бүлдээ ямар нэгэн юм уу гэр бүлийн хүрээнд хэрэгцээ шаардлагатай зүйлүүдэд та худалдаж авах, өөрийн болгох, за гэр орноо засах, залруулах, гэрийн уур амьсгалыг илүү тухтай тайван болгох. За нөгөө талаасаа бас одоо орон гэрээ засаж залруулах, байшин барилга барих, эсвэл одоо үл хөдлөх хөрөнгө худалдаж авах. За тэгээд дээрэс нь нүүх суух гэсэн бүхэл асуудлууд таны хувьд бол нэг таатай болж эхэлж байна. Нөгөө талаасаа таны хувьд ажил карьер дээр чинь ямарваа нэг одоо боломжууд үүсэх юм бол та заавал алхам хийж, хөдөлгөөн хийж энийг урагшлуулах шаардлагатай болно.
За барах асуудал гариг маань мэдээж одоо юу гэдэг мөнхийн амлсан юм боломжуудыг олохгүй 1-2 удаагийн одоо эерэг өөрчлөлтүүдийг мэдрүүлчихэд ингээд шилжилт хөдөлгөөн хийдэг учраас ирж байгаа боломж бололцоог шүүрж аваад алхам өөрчлөлтийг амьдралдаа хийх шаардлагатай. За энэ дараагийн одоо орд бол үхрийн орд байна. Тэгэхээр үхрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ барах асуудал гаригийн урагшлах хөдөлгөөн 3 сарын 10-ны өдөр болж байгаа ба үлдсэн одоо мэлхийн ордонд байрших 3 сар за 26-7 хоног бол нэг төрлийн одоо таны хувьд харилцаа, за дээрэс нь бодол санаа, за тэгээд өөрийн чинь хийж бүтээж байгаа зүйлс дээр илүү одоо үр дүнтэй байна. Таны хувьд урд урдныхаасаа илүүтэйгээр баялаг сэтгхүүтэй байж ажил бизнестэй илүү өөдрөг хандлагуудыг тогтоох нь байна. За нөгөө талаасаа бас зарим нэг талаараа гэр бүл ах дүүстэйгээ харилцаа их сайхан таатай болж үеэлүүдтэйгээ ах дүүстэйгээ харилцаа бол нэг төрлийн одоо сургамжтай боловч илүү эерэг үйл явдал татсан юм өөрчлөлтүүдийг татж байна. За дээрээс нь таны хувьд бас ажил бизнесээр шалтгаалсан богино аяллууд илүү эерэг талаараа шийдэгдэх нь байна. Бизнесийн чиглэлийн уулзалт аяллууд бол таны одоо амьдралд маш их идэвхтэй болж байна. За харилцаа холбоо, хамтрал бизнес төр хүртэл илүү эерэг өөрчлөлт боломжууд бас энэ барах асуудал гаригийн урагшлах хөдөлгөөнөөр бол хийж байгаа нь. Ер нь бол таны хувьд энэ урагшлах хөдөлгөөн хийж байгаа барах асуудал гариг мэлхийн ордонд хийснээр илүү сошиал болвол их сайн байна. Олон нийтийн харилцаанд идэвхтэй оролцох, ажил бизнесээ нийгэмшүүлж нийтэд хүргэх. За нөгөө талаасаа найз нөхөд хүрээлэл, нийгэмшил, харилцаа холбоо гэдэг зүйлүүдийг илүү та идэвхтэй авч явж чадах юм бол ирж байгаа энэ барах асуудал гариг маань танд илүү үр өгөөжтэй эерэг өөрчлөлтүүдийг өгнө. За таны хувьд урд урдныхаасаа илүү их баялаг сэтгэж, илүү идэвхтэй бодож, илүү одоо бүтээлч одоо болж байгаа ба энийг илүү сошиал медиа юм уу бизнесийн салбартаа хөгжүүлж чадвал илүү олон хүнийг одоо өөртөө татах, олон дагагчийг өөртөө үүсгэх гэх мэтчлэн ийм боломжуудыг өгж байна. За нөгөө талаараа та ойрын 3 сар гарны турш унаа тэрэг машин тэргээ солих, эсвэл унаа тэргээ зарах борлуулах болон шинэ унаа тэрэг машин тэрэгтэй болох бүрэн боломжтой байна. За нөгөө талаасаа бизнес чинь салбараа нэх юм уу өргөжин тэлэх бас өндөр боломжийг энэ барах асуудал гариг маань танд өгч байна. Оны дараагийн орд бол эхрийн орд байна. За эхрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ 3 сарын 10-нд одоо урагшлах хөдөлгөөн хийж байгаа барах асуудал гариг маань танд ямар ивэлээ, ямар одоо эерэг өөрчлөлтөө өгөх гэж байна вэ? За эхрийн ордныхны маань хувьд тэр чигтээ санхүүгийн байдал байна. Тэгэхээр нэг талаараа таны мөнгө санхүүгийн байдал маш их одоо идэвхтэй болж байна. Таны хувьд дараагийн 3 сар гарны турш бол санхүүгийн байдал дээр илүү эерэг өөрчлөлтүүдийг татж байна. Мөнгө санхүүтэй харьцах харилцаан дээр илүү өгөөмөр болж эхэлж байна. Таны хувьд өөртөө хэрэгцээтэй зүйлүүдийг худалдаж авах. Жишээлбэл цаашид өөрт чинь яг ямар зүйл үн хүрхийн гэхээсээ илүү тэгээд хэрэгцээтэй юм. Таны хувьд олж байгаа зүйлүүд юм уу мөнгө санхүүгээ ямар зүйлд үрж гин энийгээ эргээд одоо эрдэм мэдлэг болгож гин үү энийгээ эргээд та хэрэгцээтэй зүйл болгож гин үү гэдгээ илүү тооцоолж дараагийн 3 сар хагасын турш та өөрт хэрэгцээт зүйлүүдтэй хөрөнгө оруулах, өөрт хэрэгцээтэй зүйлүүдээ худалдаж авах. Нөгөө талаараа таны хувьд бас санхүүгийн асуудал төр боломжууд гарч ирснээрээ урт удаан хугацаанд өөрт чинь үр дүн өгөх зүйлүүдийг өөрийн болгох ийм бүрэн боломжтой. За нөгөө талаасаа санхүүгийн байдал чинь сайжрахаас гадна өөрийн хэрэгцээ шаардлагаа хангаж эхлэн гэдэг бол их төрлийн таны хувьд бас эргээд гэр бүлийн харилцаан дээр таатай уур амьсгал. За нөгөө талаасаа бас өөртөө итгэх итгэл. За дээрэс нь өөрийгөө үнэлэх үнэлэмж. За дээрэс нь таны хувьд хоол хүнсний тал дээр ч гэсэндээ илүү өөртөө тохирох хоол хүнсийг, шим тэжээлийг бас үүсгэх өндөр боломжтой юм уу олох, ойлгох, судлах, өөрийн болгох бүрэн боломжтой юм уу эхэлж байна. Тэгэхээр бол таны хувьд ирж байгаа энэ урагшлах хөдөлгөөн маань таныг нэг төрлийн одоо өөрийнхөө махбодыг, өөрийнхөө одоо хэрэгцээ шаардлагыг хангах. За тэгээд дээрэс нь таны хувьд бас өөртөө хэрэгцээтэй зүйлүүдийг өөртөө татах, бий болгох. За дээрэс нь санхүүгийн байдалтай хүртэл эерэг өөрчлөлтийг татж байгаа учраас таны хувьд санхүүтэй холбогдсон, мөнгөтэй холбогдсон зарим асуудлууд маш эргээр шийдэгдэж, маш идэвхтэй өөрчлөлтийг одоо санхүүгийн байдал дээр чинь татах нэ.
За нэг дараагийн орд бол мэлхийн орд. За мэлхийн ордныхны маань хувьд за маш чухал одоо үйл явдал болж байгаа. Тэгэхээр энэ үйл явдал маань таны хувьд дараагийн одоо 3 сар гарны турш бол таны ордонд болж өгнө. Тэгэхээр таны хувьд сэтгэл санааны хувьд, бодол санааны хувьд за дээрээс нь цаашид өөрийнхөө амьдрал дээр ямар өөрчлөлтүүд одоо эргээр татж гэнэ гэдэг дээр чинь танд олон боломж нээсэн үйл явдлыг бол татж гэн. Бархасууд гариг маань 15%-ийн алуугаар ухрах хөдөлгөөнөөс одоо урагшлах хөдөлгөөнийг бол хийж эхэлнэ. Тэгэхээр бол ялангуяа мэлхийн ордны за дунд хавцаа төрсэн хүмүүст бол бүр илүү хүчтэй мэдэгдэх нь байна. Ялангуяа таны ажил карьер дээр маш олон эерэг өөрчлөлтүүд за таны хувьд бас магадгүй ажил үйлс чинь маш сайн явах боломж. За гэр бүлийн харилцаа бас нэн таатай болох, үл ойлголцлууд өөрчлөгдөх. За дээрээс нь таны хувьд бас ажил карьераа дамжуулан олон одоо ийм бизнесийн шин санаа, харилцаа эерэг өөрчлөлтүүдийг бол татж байна. За сэтгэл санаа эрүүл мэндийн хувьд харах юм бол эрүүл мэнд төр чи ямар нэг зүйл одоо эдгэрэх болон магадгүй таны хувьд удаан хугацаанд ямар нэгэн зүйл өвддөг байсан бол энэ үеэр мэлхийнүүдийн маань хувьд өвчин чинь эдгэрэх ангаах одоо ийм боломжуудыг олж нээх. Магадгүй одоо жишээлбэл та удаан хугацаанд өвдөж явж байгаад өөрийгөө үзүүлээд яг тохирох эмчилгээгээ хүртэл олох үүгээрээ дамжуулаад өөрийгөө бас нэг төрлийн азтай тооцох. Яагаад тэгэхээр мэдээж таны хувьд одоо өөрийгөө их эрт олж мэдэх, эрт өөрийгөө онцлуулах гэдэгтэй адилхан ямар нэгэн азтай үйл явдал таны эрүүл мэнд, ажил, карьер за дээрээс нь сэтгэл зүйн одоо байдал төр чинь бол үүсгэж байгаа учраас энэ одоо үе маань танд нэг төрлийн маш олон азтай өөрчлөлтүүдийг татахаас гадна та бас одоо юу гэдэг энэ үеэр байх ёстой газараа байж уулзах ёстой хүмүүстэйгээ уулзаж нэг төрлийн их тийм лаки одоо азтай гэсэн ийм үйл явдал таны амьдралд дараагийн 3 сар хагасын турш болж байгаа учраас таны амьдралд энэ бархасууд гариг маань дараагийн 12 жилд одоо юу гэдэг үргэлжлүүлэн болох энэ өөрчлөлтөн дээр том үндэс суурийг тавьсан эерэг алхам өөрчлөлтүүдийг тавих үз ийм эерэг үйл явдлыг бол татж байна. Тэгэхээр хамгийн одоо азтай жишээлбэл одоо юу гэдэг урт удаан хугацаанд үр хүүхэдтэй болъё гэд бодож байсан мэлхийн ордныхны маань хувьд хүртэл үр хүүхэдтэй хүртэл болох боломжтой. Маш урт удаан хугацаанд ажил карьер дээрээ том амжилтыг татаж чадахгүй боломжийг хүлээж ирсэн бол энэ үе бас одоо танд маш том боломжоор хангах ч гэдэг юм ингээд нэлээд одоо эерэг нэлээд урт удаан хугацааны дараа орж ирж байгаа юм том боломж эерэг өөрчлөлтүүд гэдгийг ойлгох бас үүн дээрээ эргээд та илүү үеигдсэн орд болж байна. Таны дараагийн орд бол Арслангийн орд байна. За Арслангийн ордынхны маань хувьд энэ 2026 оны 3 сарын 10-ын бархасууд гаригийн урагшлах хөдөлгөөн таны өөрийн чинь эдгэрэл, далд ухамсар, өөрийн чинь айдас, өөрийн чинь сул тал, өөрийн чинь хамгийн их өөрөөсөө олж хардггүй юм асуудлуудыг одоо олж харах боломжтой хэсэг дээр урагшлах хөдөлгөөнийг хийж байна. Тэгэхээр бол ямар нэг байдлаар одоо хүн өөрийгөө анзаарахгүйгээр айгүй их юм одоо сэтгэл зүйн асуудлуудыг болон амьдралын хэлбэрүүдийг айгүй их татчихдаг юм уу? Арга зам сурсан ийм арга барилаар өөрийгөө ч ойлгохгүйгээр их удаан хугацаанд амьдэрсэн байх боломжтой байдаг. За тэгмэд бархасууд гариг маань энэ далд ухамсарын байршил дээр очиж ингээд хөдөлгөөнийг хийж, урагшлах хөдөлгөөнийг хийснээр таны хувьд өөрийнхөө сайки, далд ухамсар, зүүн совин мэдрэмж, за тэгээд өөрийнхөө сул талыг болон өөрийнхөө дайсныг, өөрийнхөө мэддэггүй хэсгүүдийг ингээд эргэн одоо онгойлгож харах гэх юм уу та. Нөгөө харанхуй өрөөгөө онгойлгож хараад тэн дотор одоо айцаа даван туулаад тэр талаа одоо эргэж ойлгож харанхуй өрөөндөө байгаа асуудлаа олж харах. Дотор нь ороод гэрлийн насаад юу байгааг олж нээх. За тэгснээрээ эргээд бархасууд гариг бол өөрөө маш зөөлөн, маш эерэг гариг учраас эдгэрлийг та илүү эргээр хүлээж авна. Эдгэрлийг та илүү одоо ойлголтоор хүлээн зөвшөөрч эхэлнэ гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ зүйл бол мэдээж таны хувьд 25 оны 6 сарын 9-ээс хойш бол идэвхтэй болсон. Гэхдээ одоо дараагийн 3 сар хагас бол маш эрчим хүчтэй одоо өөрчлөлтүүдийг танд өгөөд
ингээд дараагийн 12 жил таны энэ эдгэрлийн байршил дээр ирэхгүй. Тийм болохоор энэ хэсгийг маш сайн ойлгож өөрийнхөө одоо тэр харанхууд одоо байгаа тэр нуугаад орхисон тэр дотоод асуудал, дотоод ертөнцөө дахин нэг иргэн тойрч эдгэх, ойлгох, уучлах. За мэдээж бархасууд гариг бол өөрөө бас уучлалыг хариуцдаг гариг байгаа. Тэгэхээр өөрөө өөрийгөө уучлах, өөрөө өөрийгөө эдгэх, өөрөө өөрийгөө хайрлах гэдэг, ойлгох гэдэг нэг юм үе маань таны хувьд дараагийн 3 сар хагасын туршил хурдсаж байна. За нөгөө талаасаа бас гадагшаага хол улс орн руу аялах, за ямар нэгэн spiritual аялал хийх, эсвэл ямар нэгэн холын аялал хийх ийм боломжууд бас Арслангийн ордныхонд маань ирж байна. За энэ дараагийн орд бол охины орд. За охины ордныхны маань хувьд ирж байгаа бархасууд гаригийн маань урагшлах хөдөлгөөн. За таны одоо хамгийн таатай хэсэгт урагшлах хөдөлгөөнийг хийж байна. Тэгэхээр санхүү мөнгөтэй холбогдсон урт удаан хугацааны зорилт тийм одоо эрэг одоо алхмууд, нөхөрлөл хүрээлэл, найз нөхдөөрчин гарч ирнэ. За нөгөө талаасаа бас одоо таны хувьд өөр ингэсэн одоо хүсэж байгаа ямар нэгэн ажил үйлсээ олон нийтэд, нийгмийн хүрээлэлд, сошиал медиа дээр тавих юм бол урагшлах хөдөлгөөнөөр маш олон идэвхтэй эрг өөрчлөлтүүд бол гарч ирэх нь байна. Жишээлбэл та онлайнаар худалдаа хийдэг бол энэ үе бол дараагийн 3 сар бол маш сайхан үе байна. За нөгөө талаасаа та олон хүмүүстэй харьцдаг, ажил хийдэг, олон дагагчдыг одоо хүсэж байгаа, эсвэл дандаа одоо сошиал медиа дээр ажилладаг хүмүүс байгаа бол ирж байгаа дараагийн 3 сар охинуудын маань хувьд бол маш таатай үе байна. Тэгэхээр охины ордны мандалттай хүмүүсийн маань хувьд дараагийн 3 сар хагасын туршил мэдээж хүрээлэл, найз нөхөд, нийгэмшил, сошиал медиа, өөрийн чинь онлайн бизнес байд юм уу, эсвэл хүрээллээр одоо үүсэж байгаа connection, харилцаа зүйлүүд бол асар идэвхтэй болон илүү тэлж өргөжнө гэж бол харагдаж байна. Харин охины ордны сартаа хүмүүсийн маань хувьд гэвэл сэтгэл зүйн хувьд бол маш дотоод эдгэрэл өөрчлөлтүүд саяхан болоод өнгөрсөн хэртэлт таныг маш сайн эдгэхэд туслах үйс юм эерэг одоо өөрчлөлтийг бол татсан байна. За тэгэхээр бол таны хувьд бол сэтгэл зүй талаасаа бол эдгэрлийг одоо үргэлжлүүлэн энэ үеэр хийх нь байна. За нөгөө талаасаа болохоор охины ордны нартай хүмүүсийн маань хувьд гэвэл ажил, карьер дээр нь маш олон эерэг боломжууд гарч ирнэ. Магадгүй таны хувьд ажил дээрээ бас тодорхой хэмжээний хүмүүсийг байлдан дагуулсан, хүрээлэлээ байлдан дагуулсан ажлуудыг зохион байгуулах, хүний нүдэнд өртөх гэдэг энэ талууд ч юм бол илүү идэвхжих юм таатай болох үе бол эхлэх нэ. Тэгээд дараагийн орд бол жинлүүрийн орд байна. За жинлүүрийн ордныхны маань ирж байгаа дараагийн одоо 3 сар 24 хоног тийм. За энэхүү одоо үе маань таны хувьд ажил, бизнес. За ерөнхийдөө бол ажилд удаан одоо орж чадахгүй явж байгаа, эсвэл ажлаа солилцсон хүмүүс маань энэ үеэр ажилд орох боломжоо илүү идэвхтэй болгож байна. Бархасууд гараг карьерийн чинь байршилтаар ухрах хөдөлгөөнийг хийж гисэн байсан. За энэ үе дээр таны хувьд ямар ажил хийх үү, цаашид ямар хуу карьер албан тушаал дээр очих уу? Эсвэл ямар хуу компанид ажиллах уу, ямар компанитай ажиллахгүй вэ гэдгээ илүү шийдэж ирсэн үе бол бархасууд гараг урагшлах хөдөлгөөн хийгээд эхэлснээрээ таны хувьд одоо шийдвэрээ гаргацсан байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар урд нь одоо тантай харилцаж ажиллах сонирхолтой байсан байгууллагууд тантай харилцаа үүсгэх нь байна. За нөгөө талаараа та өөрөө шийдвэр гаргаад ажиллаа өгөө шинэ ажилд орох боломжтой байна. Эсвэл ажиллаа өгчихсэн байсан бол шинэ ажилд орох боломжийг дараагийн 3 сар хагасын туршилт та өөртөө татчихна. Тэгэхээр бол таны хувьд одоо гараад ажиллаа хай, одоо гараад та өөрийнхөө сонирч байгаа албан тушаалд apply хий. Ер нь бол танд одоо ажил карьерийн хувьд бол нэн таатай үе байна. За хуваараа бизнес эрхэлдэг юм уу, хуваараа бизнес эрхлэхийг хүсэж байгаа жинлүүрүүдийн маань хувьд гэвэл энэ ирж байгаа 3 сар хагасын туршилт таны хувьд хуваараа бизнес эхлүүлэхэд нэн таатай, нэн өөдрөг одоо ийм эерэг боломжтой ийм үе бол эхэлж байна. Тэгэхээр таны хувьд бол хуваараа бизнес эхлүүл өөрийн чинь бизнес ижээ санаа болон бизнес өөрөө маш амжилттай бүтгэнэ. За энэ дараагийн орд бол хилэнцгийн орд байна. За хилэнцгийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ бархасууд гарагийн урагшлах хөдөлгөөн таны одоо амьдралыг харах өнцөг, урам зориг, итгэл үнэмшил, сургууль соёл, амьдралд илүү их өөдрөгөөр харах, идэвхтэй хандах,
За амьдралд одоо тодорхой хэмжээгээр буугаад өгчихсөн амьдралд ингээд нэг тийм урам зориг багтай амьдралд ямар нэгэн төсөлж исэн зүйлийнхаа араас одоо явж чадахгүй ихтгэл дутсан, үнэмшил дутсан ийм үеуд байсан бол одоо таны хувьд энэ хүү гариг маань урагшлах хөдөлгөөнийг хийснээрээ таны амьдралд илүү олон эерэг өөрчлөлтүүд, ихтгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, сургууль соёл, аялал, гадаад улс оронтой холбоотой байдлаар өрнөж байна. Тэгэхээр бол таны хувьд ирж байгаа энэ гаригийн нөлөөлөл маань таны амьдралд сургууль соёлтой холбоотой эерэг мэдээ сонсоход нөлөөлөх нь байна. Гадагшаага сургууль соёлд явъя гэж бодож байгаа бол энэ үе маань танд бас их эерэг нөлөөтэй, сайн нөлөөтэй байхаар байна. За дээрэс нь таны хувьд гэр бүлийнхэн үр хүүхдүүдтэйгээ харилцаа холбоо сайхан байхаас гадна ганц биеуд маань одоо хэн нэгэн хүнтэй уулзах боломжтой байна. За ялангуяа одоо сургууль соёлд орох гэж байгаа хилэнцүүд маань энэ үеэр бол сургууль соёлоо сонгох, сургуулиас нь мэдээ ирэх, за ямар нэгэн олон улстай холбогдсон бизнес аяллаар явах гэж байгаа бол бас дараагийн 3 сар танд бол хилэнцүүдэд маань маш таатай эерэг өөрчлөлт авчирсан, маш том боломжийг нээсэн аялал сургууль соёлыг бол танд өгнө гэж бол харагдаж байна. За энэ дараагийн одоо орд бол номын орд байна. За номын ордынхны маань хувьд ирж байгаа энэ одоо Бархас Уд гаригийн урагшлах хөдөлгөөн таны дотоод айдас, сэтгэл зүйн асуудал, за тэгээд өөртөө итгэлтэй болон итгэлгүй байдаг. За нөгөө талаасаа бас банк санхүүгийн асуудал болон татварын асуудалтай холбогдсон байдал төр чинь урагшлах хөдөлгөөнийг хийн. Тэгэхээр ямар нэгэн гацаасаад дээрх ярьсан зүйлүүд дээр байсан бол энэ эргээр шийдэгдэж эхлэх нь байна. За нөгөө талаасаа бас одоо бусдаас ирэх дэмжих тусалцаа танд бол айгүй идэвхтэй болох нь байна. За нөгөө талаасаа өөрийнхөө одоо дотоод сэтгэл санаанд болоод байгаа зарим нэгэн саад, айдас асуудлуудаа та даван туулж, өөрийнхөө сул талуудыг өөрөөсөө холдуулж, за өөрийгөө эдгэх, өөрийнхөө одоо сэтгэл зүйн траума асуудлыг хүртэл эдгэх боломжийг хангагдсан ийм урагшлах хөдөлгөөн тань дээр бол Бархас Уд гариг маань урагшлаараа өгнө. Тэгэхээр бол ямар нэгэн сэтгэл зүйн траума, айдас асуудлуудаа маш хөнгөн байдлаар, эерэг байдлаар даван туулах ийм одоо эерэг өгөөжтэй боломжуудыг өгөхөөс гадна зарим тохиолдолд гэр бүлтэй хүмүүс маань үр хүүхэдтэй болох одоо юу гэдэг нь илүү одоо бүл нэмэх ийм бүрэн боломжийг хүртэл Бархас Уд гариг маань өгөх боломжтой. За нөгөө талаасаа бас ямар нэгэн гэр бүлийн харилцааны одоо холбогдлолтой, банк санхүүгийн харилцааны холбогдлолтой асуудлууд байсан бол юм уу хэрвээ та жишээлбэл зээл авч чадахгүй яваадсэн, үл хөдлөх хөрөнгөө зарж чадахгүй байсан, эсвэл үл хөдлөх хөрөнгөө худалдаж авах, зарах, борлуулах асуудалтай байсан бол 3 сарын 10-ны урагшлах хөдөлгөөн таны хувьд дараагийн 3 сар хагасны туршид үл хөдлөх хөрөнгөө зарах, борлуулах, худалдан авах ийм өөдрөг эерэг боломжуудаар хүртэл хангаж өгнө. За энэ дараагийн орд бол материйн орд байна. За материйн ордынхны маань хувьд ирж байгаа энэ одоо урагшлах хөдөлгөөн Бархас Уд гариг маань таны харилцаа холбоон дээр болж байна. Тэгэхээр энэ харилцаа холбоон дээр болж байгаа Бархас Уд гариг бол жишээлбэл та ганц бие бол гэр бүлийн хүрээлэл дээр одоо ганц биеуд маань хүмүүсийг харах өнцөг, харилцааг харах өнцөг дээр маш их олон эдгэрлүүдийг бол татна. Гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд гэвэл эхнэр нөхрийн хооронд үл ойлголцолтой байсан бол дараагийн 3 сар одоо 20 гаруй хоногийн туршид та хоёр харилцаан дээр илүү эерэг өргөөчтэй, илүү их өөрсдөө ойлгосон, харилцаанаасаа суралцсан, бие биенээсээ суралцсан, бие бинийгээ одоо юу гэдэг нь уучлж өршөөж, илүү их дотн одоо болсон ийм эерэг өөрчлөлтүүдийг бол татчихээн. За нөгөө талаасаа бас одоо ганц биеуд маань шинэ харилцаа холбоотой болох, хин нэгэн хүнтэй уулзах өндөр боломжтой. За тэгэхээр гэр бүл болох боломжтой юм хүн маань таны хувьд дараагийн 3 сар хагасны туршид гарч ирнэ гэдгийг л анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бол мэдээж таныг дараагийн 3 сар хагасны туршид илүү одоо нээлттэй бай, илүү олон хүнтэй харилцаа үүсэг, гадуур дотуур гар цаг хугацааг мэдээж одоо юу гэдэг нь илүү сошиал байх шаардлагатайг бол харуулж байна. За нөгөө талаасаа бас одоо ажил бизнес дээр хамтарч ажиллах хүмүүсийг хүлээж байгаа бол дараагийн 3 сар хагас бол одоо таны хувьд маш таатай эерэг одоо ийм өөрчлөлтүүдийг
хамтрал, бизнесийн хамтрал дээр чинь бол татж байна. Тэгэхээр таны хувьд дараагийн одоо цөөхөн сард бол одоо хамтарч бизнесийн хүмүүсээ олоод цогтой ямар нэгэн одоо гайхалтай зүйлийг хийж бүтээх бүрэн боломжоор хангаж байгаа. Магадгүй таны хувьд одоо хүмүүстэй ойлголцож чадахгүй тухайн хүмүүс маань танд хангалттай одоо хамтралыг юм уу яг өөрөө чинь одоо ойлгох хэмжээний хамтралыг үүсгэх хүмүүс олдохгүй байсан бол дараагийн 3 сар хагас танд энэ боломжийг олгосон хэн нэгэн хүнтэй уулзрах, хамтрах бүрэн юм таатай үеийг бол өгч байна. За нөгөө талаас материалын ордынхны маань хувьд газар нутаг солих, өөр улс орн руу очиж амьдрахад бас энэ таатай өөрчлөлтийг бас энэхүү гариг маань урагшилснараа танд өгнө. За дараагийн орд бол Бомбей орд байна. За Бомбей ордынхны маань хувьд ирж байгаа Бархас суд гаригийн урагшлах хөдөлгөөн таны эрүүл мэнд. За тэгэхээр маш урт удаан хугацаанд таны хувьд эрүүл мэндийн асуудалтай, эрүүл мэндийн холбогдолтой зарим нэгэн донтолтуудаас салж чадахгүй, гарц цайгаад олохгүй энэ төр байсан бол Бархас суд гаригийн маань урагшлах хөдөлгөөн хийснээрээ танд одоо юу гэдэг муу зуршлаасаа гарах боломжийг өгсөн ийм сэтгэл зүй дотоод өнцгийг бол өгнө, ухаарлыг бол өгнө. Нөгөө талаасаа бас маш удаан хугацаанд одоо ямар нэгэн зүйлийн хамааралтай байсан бол энэ үеэр Бархас суд гариг маань таныг эдгэрэх, үүнээс холдох ийм бүрэн боломжийг танд өгнө. Тэгэхээр таны хувьд одоо ямар нэгэн одоо сул талаа, муу зуршлаа хаяад өөртөө жоох ихтгэлтэй байж чадвал дараагийн 3 сар хагасын турш та өөрийнхөө муу зуршлаас холдох дотоод сэтгэлийн хүч маш өндөр болж эхлэх нэ гэж ойлгох хэрэгтэй. За нөгөө талаасаа болохоор өөрийнхөө эрүүл мэндийг анхаарч залхуурлаа жоохон давах шаардлагатай. Өөрөө чинь тойроод өөртөө чинь одоо өрсөлдөхөц хүмүүс маш их одоо байгаа боловч та хэтэрхий сул чөлөөтэй байлгах, тухайн хүмүүсийг өөгшүүлэх бүрэн боломжтой. За нөгөө талаасаа бас Бомбей ордынхны маань хувьд ирж байгаа 3 сар хагасын турш бас өөртөө ямар нэгэн тэжээвэр амьтан авах юм бол бас энэ таатай эерэг ийм үе бас ирж байгаа юм байна гэж бол харагдаж байна. Хамгийн чухал зүйл Бомбейхны хувьд гэвэл эрүүл мэнд маш сайжрах нь байна. Эрүүл мэндтэй холбогдсон асуудал чинь танаас одоо холдож эдгэрлийн одоо төвшөнд очих нь байна. Сэтгэл санаа бас нэг таатай болох нь байна. Энэ бол одоо таны амьдралын хамгийн том эерэг өөрчлөлт болж гарч ирэх нэ. За энэ дараагийн орд бол загасны орд байна. За загасны ордынхны маань хувьд ирж байгаа энэ Бархас суд гаригийн урагшлах хөдөлгөөн таны амьдралын романтик харилцаа. За ганц биед маань мэдээж энэ үеэр хэн нэгэн хүнтэй болцох, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө шинээр харуулах. За тэгээд зарим маань энэ үеэр үр хүүхэдтэй болох боломжоо олж нээх. За зарим маань энэ үеэр өөрийнхөө дурлаад байдаг зүйлийг олж мэдэх, өөрийгөө бусдын өмнө гаргаж таниулах, өөртөө итгэлтэйгээр өөрийгөө харуулах юм боломжуудыг бол ирж байгаа энэ Бархас суд гариг урагшлах хөдөлгөөнөөс өгнө. Тэгэхээр таны хувьд өөрийг чинь Бархас суд гариг удирддаг. Тэгэхээр энэ Бархас суд гариг маань таныг илүү чөлөөтэй, илүү хиймартай, одоо илүү өөртөө итгэлтэй өөрийгөө харуул, өөрийгөө таниул, өөрийгөө бити хоошин таад илүү бүтээлч бай. Илүү асуудалд хөнгөн ханд. Яг л одоо жоохон хүүхэд шиг альва асуудлыг хөнгөнөөр хүлээж ав. Илүү идэвхтэй бай, илүү бүтээлч бай. Ингэж чадах юм бол таны ажил карьер сансан болгон чинь сэтгэгчлэн бүтэх бүрэн боломжтой нэм таатай үе бол эхэлж байна. Тэгээ ялангуяа одоо Бархас суд гариг маань урагшлах хөдөлгөөнийг хийгээд ирэхлээр таны хувьд сүүлийн 2 жил маш олон одоо саад бэрхшээлүүдийг даван туулаад одоо ингээд Бархас суд гариг маань таныг илүү их дэмжиж өгөх, эргээр одоо спортлох ийм одоо зөв чиг рүү орчихсон байгаа учраас одоо танд хаалт болоод ах санчиргарыг байхгүй. Бархас суд гариг таны хувьд одоо 100% таныг чөлөөтэйгээр өөрийнхоороо сурсан мэдсэн зүйлүүдээ өөртөө шингээж илүү бүтээлчээр өөрийгөө илэрхийлэхэд маш таатай үе эхэлж байна.